이거 슈트리 사장지로. 옆으로 가고요. 자, 사장지로. 이게 가와다 말거든요. 자기 만나는 거 이제 포스트 있어. Өнөөдөр хөгжлийн бишэлт иргэдийн хууль тогтоомжийг иргэд маань тэгш хүртэх хүргэх энэ нь бол тэр ховдод байна баян үлгэд оронтод байна хамаагүй хүн болгон хуулиар тогтоогдсон эрхээ эдэлж үүргээ биелүүлж оролцоогоо нэмэгдүүлж ингэж ажиллах хэрэгтэй. Тийм учраас би өнөөдөр шийдвэр гаргах төвшөнд хөгжлийн бишэлт иргэдэд дуу хоолойг хүргэе. Эрхийг нь бодит тулгыг гэсэн зорилготой явж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын Конвенцэд Монгол Улс нэгдэн болсон. Засгийн газар бол хөгжлийн бишэлтийн иргэдийн эрхийг хангах хамгаалах үүрэгтэй. Тэр үүргээ сайн биелүүлээч. Тэгээ сая энэ хөгжлийн бишэлтийн хөгжлийн ерөнхий газрын даргын хэддэг шиг хөгжлийн бишэлтийн иргэдэд маань оролцоо маш чухал. Бид өнөөдөр зөвхөн тэтгэвэр тэтгэмж аваад халамж хүртэл байгаа хүмүүс биш. Хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Хөдөлмөр эрхэлж чадахгүй үнэхээр нэг байнгын асгаа шаардлагатай ажил хийж чадахгүй хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжийг нэмээд хөдөлмөр хийж чадах хүмүүсийн хөдөлмөрийн хуулийн 144-өр нь ажлын байртай болгох хэрэгтэй байдаг. Гэтэл энэ бол үндэсний хэмжээнд бол сайн хэрэгждэг. Аж ахуйн нэгж байгууллагууд 25-аас дээш ажиллах хэрэгтэй бол хөгжлийн бишэлт иргэн ажиллуулна гэсэн боловч ажиллаулдаг. Мөнгө төлөх их зуртай байдаг. Одоо бид энэ төр засгийн шийдвэр гаргах төвшнийхэнтэй уулзаад ямар асуудал тавих вэ гэхэд хөгжлийн бишэлтийн иргэдийн маань аж ахуйн нэгж байгууллагууд ажилд ордог болгоолаа. Тэр хүнийг байнгын ажлын байртай болгооч. Тэрнээс биш нэг одоо аж ахуйн нэгж байгууллагын ажиглагчдын цалингийн 60%-аар авдаг байхгүй юу? Тэр хүн ажиллаагүй бол тэр 60% нь байгууллага өгөөд байх дуртай. Одоо 200 гаруй сая төгрөгийн төлбөртэй аж ахуйн нэгж байгууллага байна. Тэр хүмүүсээс хуулийн дагуу авах хэрэгтэй байхгүй юу? Тийм авахгүй ингээд хууль замхарсан шийдвэр нь биелдэггүй. Одоо манай Орон аймагт 4,000 гаруй хөгжлийн бишэлт иргэнтэй. Тэрнээс 3,000 гаруй ажил хийх боломжтой байгаа боловч нэг 200 гаруй хүн ажил хийж байгаа байхгүй. Тийм бодлого дээр анхаарыг. Энэ шийдвэрүүдийг бүр бодит би сая ерөнхий хөдөлмөрийн хамгааллын яамны сайттай уулзахтаа хэлнэ. Хөдөлмөрийн хуулийн 144-оор үндэсний хэмжээнд бүр ажил зохион байгуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж бид хүмүүсийг ажлын байртай болгоно. Манайд Орон аймагт Шиншин гэдэг нэг компани байгаа. Тэр 500 гаруй ажилчинтай 20 гаруй хүн ажиллаулдаг. 6 цаг ажиллаулаад илүү цагийн мөнгө өгдөг байхгүй юу? За замын саад бэрхшээл бол маш их байсан. Одоо хүмүүс ихэнх нь мэдэндээ болгоны 27 гэдэг нэг 27 км маш их зам нь бэрхшээлтэй байдаг. Тамын 50 гэдэг хинтэд орнотын завсараа. Тэгээд иймэрхүү байдлаас илүү тэр замын хөдөлгөөнд орж байгаа жолооч нарын соёлгүй харьцаа. Өнөөдөр би тэрэгцтэй бол амарсан замыг туйлж ирсэн. Хажуугаар одоо 70-80 мильтэй 100 мильтэй давхиж байгаа байхгүй юу? Өнөөдөр өдрийн цагаар тэрэгцтэй хүн явж байхад тэр хүмүүс бүгд харж байгаа шүү дээ. Хурдаа хасаад хүндэтгээд зарим нь бол тэгж өнгөрсөн, гарсан. Гэтэл ихэнх нь ердөө тэр нэг зөвхөн милээ хараад тэр урт замаа хараад явдаг юм шиг байна. Ийм бэрхшээлүүд донд туулж яваад ирлээ. Яг даралт маань их байсан. Гэтэ их гээд би буцаагүй. Аймагаас гараад 50 км явж тэр 190 болсон даралт маань буцаагүй тэр болон сумын маань юмч надад даралтын юм өгөөд тэр эдрийг нуугаад ингээд өнөөдрийг хүртсэн. Уг нь бол ингэж явж байгаа юм чи эмчтэй явах хэрэгтэй. Нэг сэтгэл зүйчтэй явах хэрэгтэй байдаг л да. Тэр бүгдийг аваад явах гэхэд бид санхүү боломж байхгүй. Тийм болохоор бол бид нар бол ерөөсөө өөрсдөө боломжоор төлөвлөсөн ажиллаа. Ингээд гүйцэтгэд одоо өнөөдөр барианд орж ирж байна ямар ч юм.